одоо хэрвээ өөр одоо зооноос суглаа таарсан бол үнэхээр одоо медалийн боломжтой бол тамирчин байсан маань шиж ирдэ. За одоо эмэгтэй одоо манай цорын ганцтай эмэгтэй тамирч оролцсон байгаа. Энэ удаагийн одоо Азийн тулааны анх дугаар наадам Монгол улсаас кикбоксинг төрөлд ирдэ ганцхан одоо эмэгтэй тамирчин оролцсон. За сайн төгсийн Тунгалаг гэж Батлан хамгаалах их сургуулийн сонсогч. За 1990 онд төрсэн. 19 настай. Ийм одоо залуу тамирчин байгаа. За эхний даваанда Энтхэг улсын тамирчинтай оноол таарсан. Одоо бас л суглаа чанга таарлаа шүү дээ. Энтхэг бол одоо ямар ч үсэн боксинг спортоор бол одоо дэлхийд ноёрхож байгаа юм улс. За яг кикбоксиуд яг гарын цогцолт бол ерөөсөө л боксинг. Боксыг заавал эзэмших хэрэгтэй байдаг. Дээр нь хөлийн товтлогоо. Хөл гарын жигдийн товтлогоогоор одоо оноогоо шийдвэрлэдэг ийм одоо төр шүү дээ. Тийм учраас бол боксийн одоо товтлого хамгаалах техник бол бүрэн одоо эзэмшээ. Дээр нь одоо хөлийн хамгаалах товтлогын техник эзэмших юм шаардлагатай. Ачаалттай ийм одоо төрөл байна. За тэгээд эхнээсээ гараад одоо Тунгалаг маань дайрс тоглолттой ерөнхийдөө бэлтгэл бас сайтай байсан. За Талендын одоо бас эмэгтэй тамирчтай хамтарсан бэлтгэл хийсэн. Түрүүн бас давч харагдсан. За энэ дэр үсэ гараал эхнээсээ гараал ер нь маш их шургуу товтлогооныг хийж одоо өрсөлдөгчөө буулгаж авах гэсэн энэ одоо тактик арга одоо ухааныг барьж ингэж одоо тулалдсан байгаа. Бэлтгэл сайтай учраас тэр бэлтгэлээр илүүрэх тийм ээ 3% төрс одоо идэвхтэй ажиллах ийм л одоо тактик боловсруулж гарсан. За энэ дээр бас энтхийн тамирчин бас цухтаагаад хамгаалтанд ороод Монголын тамирчин бас хамгаалаад юу дайраад тогтолж байгаа энэ одоо ишлэг харж байна. За энэ Тунгалаг бол энэ хөхөнгийн бэлийтэй одоо тулж байгаа энэ одоо тамирчин хөх одоо болонгоос гарт тулдж байна. За тэгээд за энэ дээр шахаад энтхийн тамирчин бол ер нь их идэвхтэй тулдахгүй байна. Гэтэл хамгаалсан зогтсон юм тоглолтыг үзүүлж байна. Анхнаасаа одоо бидний барьсан одоо арга барил гэх юм уу та. Эсвэл арга ухаан бол тактик маань эсвэл энэ бэлтгэлээр илүүрхэж тоглох. Ийм л одоо тактиктай болсон. За хүүхүүлэнд одоо сайн төгсөй Тунгалаг одоо амарч байна. Мишель кикбокс тгийн тамирчин Батлан хамгаалах сургуулийн оюутан байгаа. За хоёрдугаар үе харагдаж байна. За эмэгтэйчүүд бас эрэгтэйчүүдтэйгээ адилхан 2 минутаар одоо 3% төрс өрсөлдөнө. За энэ дээр тэгээд энэ яг кикбоксийн логик төрөл бас дээгүүр өшгөлөхөөс гадна доогуур өшгөлж болдог. Ийм одоо дээр нь одоо гарын одоо жилээ товтлогоо хийж болдог. Ийм одоо төрөл байгаа. Хатуу ширүүн одоо эмэгтэйчүүдтэй бол их одоо хатууд орно. За одоо ингээд хоёрдугаар үеийн шахаад идэвхтэй. Тэгээд энэ шүүлтийн системд бас хэд хэдэн зарчмууд байдаг л да. Хин идэвхтэй, хин одоо дайрж давшиж, хин одоо төгсгөлийн үе одоо сайн дэсвэр дэвчээ хийж гин тэрэнд нь ундаа тэнцсэн үед бас шүүгчид санал өгч явах хэрэгтэй. Ийм зарчим байдаг. За энэ зарчмыг бас энэ тамирчидтай бас энэ олон сарын бэлтгэлийн явцад их сайн танилцуулсан л да. Хин идэвхтэй, хин дайрсан, хин довтлсон, хин хамгаалттай тэрэнд нь одоо шүүгч оноо дарна гэдгийг бол бүгд ойлгож байгаа. Энэ учраас бол ингээд дайрж довтлж тулаануудыг бол хийсэн. За энтхийн тамирчин бол ер нь итгэх үзүүлэхгүй шүү дээ. Оновчтой цохилтгээд хам бол ирэхгүй байна. За Монголын тамирчин бол шахаад хөлөөрөө хуураад за гарын одоо тавталгаагаар оноох ийм л одоо зорилготой явж байна. За шүүгчээс дасгалжуулагч анхааруулж байна тийм амруучтай чангаас зөвлөгөөхийг бол хариулдаг. За энтхийн тамирчин итгэхгүй байдалд орчлоо. Өшөө одоо явж өгөх хэрэгтэй. Оноод одоо оновчтой тавталгаануудыг хийж. Тэгээд энэ энтхийн тамирчин их 100 урсалтай байна. Тэгээд 100-аад уг хад болгон заавал бас торгож явах хэрэгтэй байгаа. За рингенд бол Узбекистаны шүүгч Сардор Ташкевич энэ хүүд тулааныг одоо шүүн явуулж байна. За энэ маш одоо зөв шүүж байна. Одоо 100-аад бариад байгаа учраас 100-рлаа гэсэн сануулгыг бас энтхийн тамирчинд өгчлөө. За одоо төгсгөлийн үе одоо хин 3 дугаар хин идэвхтэй хин одоо дайчин хин оновчтой давталсан одоо давталгааныг одоо ялтыг өрт за сая за ширүүн одоо
Танилдаан болж байна. За антикийн тамирчид Бэйлийнхаа дотор талаар цоглоо гэсэн сануулга өгсөн. За тоглох бол дайраад шахаж энэ одоо дундын зайд орж одоо тоглохыг хийх гэсэн төлөвлөгөөтэй байна. За тэг хөлийг хаагаад тань дээр өшөө оновчтой болж өгөө бас их олон цохилтууд ирж байгаа мөртлөө их тэр бол оновчтой болохгүй байна. Өрсөлдөгчийг бол харж одоо давтлах хэрэгтэй. За энэ тикийн тамирчдын харин сая урд гарын давталгаа амжилттай болчлоо. За Монголын тамирчийнхаа за сая баруун гарын шулуун цохилт маш оновчтой болсон. Ер нь энэ хожлын оноо авахаар ийм л одоо цохилтыг сая хийсэн. За одоо цаг бол дуусч байгаа. Нэг үе бол одоо хоёрхан за сая бас баруун гарын хажуугийн хоёр ч одоо цохилт оновчтой боллоо. Тэгээ энэ тикийн тамирчны давуу тал ер нь нэг тийм сандраад байдгүй юм тамирч юм байсан. Эмэгтэй тамирч ихэд ерөөсөө сандарж одоо хичнээн одоо оновчтой энэ гар тараа оногдож байгаа мөртлөө сандар твдэд идэггүй. Бие их тайван суулж чөлөөтэй тоглодог. Ийм одоо бас давуу талтай юм тамирч юм байсан. За Монголын одоо тамирчин тунгалаг бол их олон хил ассан. 10 кг одоо хасч чин хасч. Энэ одоо тэмцээнд 52 кг-ийн чинд өсөлдсөн. Яг одоо жингээ бас нэлээд бас зайтай цаг хугацаа эртнээс асууч учраас бас тийм ядраагүй орсон гэж хэлж болно. Гэхдээ одоо 10 ил асна гэдэг бол өөрийнхөө тоглолтыг бол 100% хийхэд бол хэцүү. За энэ дээр бас одоо шүүлтийн үед бас нэлээд за бас маргаантай зүйл гарсан байгаа. Тийм энийг бас тайлбарлах бол манай нэвтрүүлгийн цагаас одоо дуусах гэж байна. За энэ дээр бас энэ яг энэ тулааны дараа зөвчтөөс сонсогдох болов Монголын тамирч яллаа гэж үгэн зарлсан. За гэхдээ рингний шүүгч бол энэ тикийн тамирчны гарыг өргөсөн. За ингээ бас энэ дээр бас бодлонтой асуудал гарсан л та. Улан бол 3 үеийн дөршүүд илүүрхсэн шүү дээ. За үзэгчид өөрсдөө харлаа. Монголын одоо эмэгтэй тамирчин бол бас бэлтгэл сургалтыг их сайн хийсэн үүднээс бас. За энэ дээр сонсогдох нь үгүй. За уг нь одоо Монголын тамирчныг дуулж Монголын тамирч яллаа гэсэн. Гэвч бол бас энэ тикийн тамирчинд ялтыг өгсөн. За энэ их маргаантай асуудал болсон. Бид бас энэ асуудлыг бас Азийн отогийн боксийн холбоонд бас хараас тавьсан байгаа. За ингээд үзэгчтэй хамт файтинг спортын хэлбэрийг ингээд маргааш 18 цаг 10 минутаас файтинг спорт хөтөлбөрийн 2 дугаар хэсгийг бас хүлээж авч үзээрэй.